сайн байцгаана уу. Өнөөдөр би та бүхэнд уруулын дасгал заах гэж байна. Урал одоо нэлээд унжаад, сулраад, маш нэмэрсэн. Эсвэл уруулын зах унжсан, урал дээр үрчлээ үүссэн, урал доод хэсгээр унжилттай зэрэг эдгээрт нэмэртэй уруулын дасгал заах болно. Ингээд дагаад хийгээрэй. Эхний дасгал уруулын захыг булчин чангалах дасгал. Одоо хүмүүсийн уруулын зах нь унжгаараа юм болдог. Үүний дасгын тулд уруулын захыг үйл нэмсэлэх маягтайгаар тийш өргөөд буулгах хөдөлгөөнийг хийнэ. Хамтдаа би харуулъя. Дасгалыг хийхэд тулд үндсэн байрлал нь ядан хуруу уруулын зах дээр дунд хуруу хажууд нь 7 хуруу хамарны доор ирнэ. Үндсэн байрлал. Одоо энэ байрлал түрүүний харуулсан шиг уруулын захаа тийш нь өргөөд буулгана. Энэ дасгалыг хийхдээ зарим хүмүүс бол одоо эрүү амаараа чангалж хийдэг байгаа. Ингэж хийх юм бол буруу. Мөн зарим хүмүүс одоо хит ингэж зөвхөн ингэж хөнгөө нэмсэлэрэл бүр толтон дэше хажууд дэше уруулын цаа өргөдөг. Ингэж асан ихгүй зөвхөн энэ хэсэгт үйл ялгийн дэше хөдөл байна. Хоёр дахь дасгал нь болохоор уруулын доод хэсгийг чангалах дасгал. Энэ дасгалыг хийхдээ уруулаа доод оруулаа доод шүд харагдахаар доош нь буулгана. За мөн дасгалыг хийхдээ одоо эрүүгээр хийдэг дэмжирт доош нь хөдлөхгүй ингэж хийхгүй. Зөвхөн уруулын урд хэсэг ажиллана. За мөн хийхин тулд доод уруулын доор хуруунуудаа барилуулад ийм барилалт хийн. Гурав дахь дасгал нь болохоор одоо уруулыг нээлтэн чангалах, томсгох дасгал байгаа. Энэ одоо уруул маш их сулраад нэмэрсэн уруулд илүү тустай. Уруулын хоёр захаар хуруунуудаа тавьж өгнө. Чигчээ өрөө хамарны хажуу доор ирэхээр мөн алга хавийн нэрүүг дарж өгөхөөр зөвхөн уруулын гол хэсгийг үлдээнэ. За ийм байрлалд уруулаараа урагшаа үнсэлт хийнэ. Хуруу алгаараа хацраа сайн дарж өгнө. Сүүлчийн дасгал уруул дээрх одоо үрчлээг арилгана. Энэ дасгалыг хийхдээ уруулаа амаа ойлборт оруулна. Ингэж ойлборт оруулахдаа эрүүгээ хитгуушин шахахгүй. Ингэж хийхгүй. Урагшаа. За ийм байрлал 7 урд дунд хурууг уруулын хоёр захь дээр барилуулна. Тэгээд шүдээ уруулаараа хумаад буцна. За энэ дасгалыг хийхдээ зарим хүмүүс бол одоо уруулаа ингээд урагшаа ийм хэлбэрээр хадгалахаар мартаад хажуу тийш олж байдаг. Ингэж хийх юм бол энэгээр нуглаа үрчлээ үүснэ. Одоо ямагт урагшаа энэ хэлбэрээ алдахгүйгээр анхаарах хэрэгтэй. Дөрөвний одоо анхан шатны одоо уруулын дөрвөн дасгал заалаа. Дараагийн хичээлээр эрүүний дасгал заан, дараагийн дасгал хүртэл баяртай.